Улзий телевизийн уран бүтээлчид 7 хоног бүрийн бям гараг бүрт үзэгчид та бүхний мэлми сонрыг мэлаадаг бүтээлч монголчууд нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань авьяаслаг уран бүтээлч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхбаатар Оргицэм яруу найраг уран зураг хэмээх урлагийн дээд мэдрэмжийг шаарддаг гайхамшигт ертөнцид амьдарч яваа түүний урлагхан оршихугаар хамтдаа аялцгаая. Үзэгчид маань зураач яруу найрагчийн хүн оролцож байна. За хизэнээс бас яг энэ урлагийн ертөнцид гэдэг юм уу ийм урдуудын амьдралд хизэнээс хөл тавьсан болоо гэж сонирхож магадгүй. Тэгэхээр бас өөрийгөө дэлгэрэнгүй бидэнд танилцуулбал. За яг миний хувьд зураач яруу найрагч Монгол уран бичлэгийн багш юм хүн байна. Тэгээд уран бүтээлийн одоо хаанаас эхэлсэн гэдэг бол баг хүн чинь авьяас бэлэг авч төрдөг болохоор тэндээс л эхэлсэн байлгүй. Тэрнээс одоо яг мэрэгжил эзэмссэн гэх юм бол 2004 оноос хойш Улаанбаатарт ирээд соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангийг төгссөн. Дараа нь бас дундуур нь бас хамт давхар хуучин бол одоо Жамин гаруй нэрмж тодох зохиолын дээд сургууль гэж байсан. Их Монгол дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын багшаар төгсөж одоо юу гэдгийг үндсэн мэрэгчлүүдийг эзэмссэн. Одоогоор бол тэгээд зураг зурж яруу найраг бичиж байна. Монгол уран бичлэгийг бас түгээн дэлгэрүүлэх юм үйлсийг эхлүүлээд хөгжих соёлын дөрвөн бас байгууллага маань энэ жил 3 дахь жилдээ орж байна. Тэгээд энэ жил одоо намраас 3 жилийн ой бас ганц нэг үзэсгэлэн зохион байгуулах хуралдаан тэмцээн явуулах иймэрхүү ажилтай сууж байна. Тэгээд удахгүй бас ойрын төлөвлөгөө бол дандаа энэ одоо читерийн ард байж байгаа энэ мордууд ингээд урлагаар дүүрнэл одоо чимээ сонсогддог бол ураг адуу янзгаж ах шиг баг тийм. Тэгээд хурдан мөрний үзэсгэлэн гаргах гэж байгаа. Зөвхөн одоо уяаш нарын хүрээнд гэх юм уу. Тэгээд ийм ажилтал сууж байна. Тэгээд юм сайхан ажил боцсон үеэр та бүхэнтэй бас ирж үзэсгэлэнгийнхаа талаар бас мэдээлэл хүргэж байгаадаа баяртай байна. За тэгэхээр уран зураг гэдэг өөрөө их утга яруу өнгөдөг гэсэн юм урлаг гэж би дотроо боддог. Тэгэхээр таны хувьд бас яг өнөөдрийн хувьд бол одоо ийм адуу тийм ээ морь ийм сайхан хэм урлаг амтныг зурж байна. Тэгээд ер нь бол яг гол төрөл гэж байдаг шүү дээ тий. Одоо абсурд ч гэдэг ямар төрлөөр ер нь зурж байна. За яг уран зургийн хийгээд урлагийн олон төрлүүд бий. Тэр дундаас би magic realist чиглэлээр уу одоо шидэт реализм гэж ярьдаг. Бодит байдал гэсэн үг. Шидэт бодит байдал. Одоо жишээлбэл үүдээ тэр бөөгийн хийцэн дээр хэрэг ингээд сууц агаар тэр байж ах гэх мэтлээ одоо хүний хүүхэд шиг одоо юу гэдэг нэг далавчлаа болоод нисхийг хүсдэг ч юм уу гэх мэтлэн. Гэхдээ тэр нөгөө сюрреализмээс ялгаатай яг бодиттой. Сюрреализм бол яг зүүд зөнгийн арай өөр одоо Салбадор Дали Малич ингээд уурсаж хайлсан ийм мэтлэн байдаг шүү дээ. Тэрний одоо нөгөө тал нь л гэсэн үг. Тэр чиглэлээр хийдэг. Зөвхөн морь малол зурхаас гадна хүний хөрөг одоо зураач хүн бол одоо юу л зурна л да. Тэг яг үндсэн чиглэл одоо юу гэдэг өөрөө ч асууснаар бол шидэт реалист чиглэл рүүгээ мэдээлэл хийдэг. Таны хувьд одоо авьяас бэлэг хөдөлмөр цогц нийлэмжийн нийлж иж одоо уран бүтээл төрдөг гэж ойлгодгоо. Ер нь тэр тал дээр ямар ойлголт? Адилхан зурх тухай ярьлаа тий. Адилхан зурна гэдэг бол ямар нэгэн байдлаар авьяас байж зурна. Одоо дурын хүмбэл авьяас бэлэг заяагааг бол зурхгүй. Тэр нь харин их бага хэр хэмжээгээр тухайн хүнд заяаж гэдгээс хамаарат одоо чадвар нь гарч ирэх баг. Гэхдээ хөдөлмөр гэдэг бол хүнийг одоо олон цааш нь хөгжүүлэх хамгийн том гарцтай юм учраас ер нь хөдөлмөрчлөө байх хэрэгтэй дээ. Тэгээ хараад хахад маш хөдөлмөрлсөн хүмүүс л одоо тухайн одоо чиглэлээс заавал уран зураг гэхгүй тийм ээ. Тухайн чиглэлдээ одоо хамгийн сайн хөдөлмөрлөж өөрийгөө хичээж чадсан хүмүүс л одоо шалгарч үлдэж байгааг харж байгаа. Тийм учраас одоо аль болох хөдөлмөрч байхыг хичээдэг. Өмнө та бас яг бие даасан юм үзэсгэлэнгээ гаргаж юу? За бие даасан үзэсгэлэнгийн хувьд миний уран бүтээлд одоо юу гэдэг жаахан тийм нарийн ажиллагаатай учраас цаг хугацаанууд их урт хугацаанд нэг зураг маань гардаг. Тийм учраас одоо бие даасан үзэсгэлэн гаргачих гал яг одоо яг мэрэгжил чиглэл рүүгээ яг одоо өөр энэ шидэт реалист тал руугаа гаргах гээд төлөвлөгөө их байгаа. Тэгээд хамтарсан болоод одоо элдв олон төрлийн үзэсгэлэнгүүд оролцож байсан. Яг бие даасан үзэсгэлэн гэхээр тийм цаг хугацааны явж жаахан урт хугацаа ордог учраас бас үзэсгэлэнгийн бүтээлүүд маань бүрэлдэхгүй. Дээр нь би бас өөрөө нэг юм хурдан мөрний үзэсгэлэн
зөвхөн одоо маань өөрөө багасаа морин ол сонирхож өвөө маань одоо уяач хүмүүс байгаа. Тэгээд тэр утгаараа морины үзэсгэлэнгээ гаргах гээд бас төр яг өөрийн тэр чиглэлийн үзэсгэлэнг хойшлуулад ингээ яваад байна. Тэгээд энэ үзэсгэлэнгийн араараас одоо л үзэсгэлэн төлөвлөж जैन. Тэгээд одоо хийж амжаагүй байгаа зүгээр бодлоо их яриад яах вэ? Хийсэн хойнод одоо хийлээ гэд эргээд бас холбогдож уулзах учрах юм гарвал тэгээд үзэсгэлэн тэр тааралдах үзэж бодож байна. Уран зураач хүмүүс, уран бүтээлч хүмүүс яг юм энгийн хүнээс одоо өөрийгөө илэрхийлэмж, сэтгэхүй хувьд ч гэдэм үү түүнийг дагаад гадаад үзмжний хувьд ч гэсэн өөр санагдаад байдаг. Тэгэхээр таны хувьд яг юм уран бүтээлийг хийхдээ, зурахтаа юунаас яг юм сэтэл авт юм болоо? Зарим хүмүүс бол ингээд гинт амны онгод ороод зурдаг ч гэдэг юм уу, шүлэг тэрэлдэг ч гэдэг юм. Янз янз л ойлгох. Яг онгод гэдэг юм байдаг бах тэр нэг акшн зур хүний сэтгэл сайхан болоод нэг сайхан одоо зарим үед л тэгдэж штэ. Сэтгэл зүй жаахан тийм үед л одоо хүнээс юу гарах вэ? Тэгэхээр зэрэг нэг сайхан байгаа үедээ юм имээр санагдаа зурмаар санагдмаар юм уус шүлэг бичгээр санагдаа тэр үедээ одоо сайхан буусан юм одоо онгодоор хийчлээ гэж ярьж байгаа. Гэхдээ ер нь бол тэр онгод гэдэг юм чинь өмнө өөрөө үндэстэй байж гарч ирд юм шиг. Одоо олон юмнаас баярлах, өөрөх, гониглах одоо тэгэл хороо ертөнцийн тухай бодол сэхэрлийг эрлийн дундуур явж байгаа. Нэг өдөр тэр нь эвлэрээд нэг юм хийж болох нь байж та гэж гардаг баг. Тэр үеийн л онгод гэж ярьж байгаа. Тэр онгодыг бий болгохын тулд маш их хөдөлмөрлөж, үзэж, судлаж мэдрэх хэрэгтэй баг л та. Тэрнээс зөвхөн онгод гэл дангаар нэрэл гэнтгэл тэнгэрээс юм бууж байгаа юм шиг хийчдэг мэтэрүүл ярьдаг баг. За тэгэхээр бас саяны өмнө нэвтрүүлгийг эхлэхэд танилцуулахад зураач, яруу найрагч гэж танилцуулсан. Тэгэхээр бас яруу найраг гэдэг чинь өөрөө бас их тийм том ойлголттой тий. Бас урлагийн нэг хэсэг. Тэгэхээр яруу найрагаар энийг оролдоход, урлагаар оролдоход хизээ ихэлсэн бол за тэгээд одоо бас ном бүтээл гаргав. Бүтээгчд гэж байна шүү дээ. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, зураач. Одоо энэ толгуур бүтээгчдийн тэр дундаа тэр том савн дунд бас тэр уран бүтээлчдтэй энэ зэрэг зүйл байна гэдэг бол маш их том хариуцлагын асуудал. Тэгээд хариуцлагаас гаднаас өөрийн тухайн хүний нэг тийм авьяас биелэгтэй холбоотой байх л та. Тэгэхээр яруу найргийн хувьд би одоо сүүлд оюутан болсон хойно л гинтэн одоо энэ яруу найрагч нөхдүүдтэйгээ таарж учирж явж байгаад бичиж эхэлсэн. Урд бол яг зориуд одоо яг уран бүтээл хийе, тэмцээн оролдоонд орё, эсвэл одоо яруу найрагч зохиолч болчихъя гэдэг тийм үднээс илүү зураг их зурдаг, зураач болно л гэж бодож явдаг байсан. Бас хажуугаар нь багасаа тайзан дээр өссөн одоо дуу дуулаад нэг тийм одоо нэг урлагийн өвчтэй хөвгт байсан. Тэр нь яагаад тэр хүчээр биш угаасаа хараа энэ дал багш нар маань чи дуулж, зураг зур тэгээд одоо ханы сонир мөнө хийхээс өсвөл тэгэл ийш тийш нь багш нар маань бэлдэж оролдоонд тэмцээнд оруулах юм. Гэх мэтлэнгээр намайг одоо уран бурмаар тэтгэсээр гал өдөө өргөсөн л дээ. Тэгээд яруу найргийн хувьд бол яг тэр 10 жилд илэрж исэн илэрцүүлээ захиал өгчихсэн баг. Тэгээд одоо нэг ямар ч байсан нэг хэдэн мөр холбогцсон арай учиртай утга ингийн бичигддэг учраас захиа хөвчүүлдэг байсан юм шиг байна. Ингийн банд нарын захиа хөвчсөн. Тэгээд тэр бол анхны илэрч байсан баг. Одоогийн хувьд бол яг яруу найргийн анхны төврөө өргөстэй сар ингээд ном гаргасан байгаа. Тэрийг бол бас найз нөхдийн шахалтаар чи одоо гаргаа зөндөө удлаа. Бид нэр бүгдээрээ гаргачлаа ч гэдэг юм. Тэгээ ер нь хараа энд бас цаг ирж нөхцөл бүрэлдэхэр гэдэг шиг гаргамаар үе гардаг юм лээ. Тэгээд өнгөрсөн жил 2016 онд анхны төврөө гаргасан. Цээжинд байдаг дөрвөн мөрт ч гэдэг юм уу сэтгэлд ингээ хадгалаастай байдаг нэг мөртөд байдаг шүү дээ. Тэрнээс бас үзэгч бидэнтэй бас хуваалцвал. Гэзгэн дотор мөн шувуу зэрэг үх юм их бүлэгшүүлэг гэж. Нэг царсны дэргэд гараа өргөн зогсоод шарангүй хүлээхэд зовлонд шувуудын дуун тэнгэрт зарцаад цэнхэр хүслийн зүрд дээр болно. Улнаас минь хүйтэн өргөж хүлээлт болсон шаран хулгуж шувуудын дуун уулсын цаана одоо ганцхан хөсөл үлдсэн царсны дэргэд гараа өргөн зогсоод цагаан өнгөй хүлээе гэвч хорооны минь үзүүрийг жавар тамтэрнэм хоёр өвгөн шувууг эзэгнээс минь ширхэг ширхэхээр нь зөөн. Үнэг хаашлаж чиний эрхийг хүлээхүүл
Өн хожмон чи миний хүслийг ойлгоно. Үзэг цаасыг өндгөөрөн дэмтэрхүүл. Өвгөн шувууг эзэгнээс минь ширхэг нь зөөн зулайд минь нар халтрах мөчөд үзэг цаасыг нүдэрэн дэмтэрхүүл. Өвгөн шувуу өөрөн орхин өн хожмон би ч бас түүний хүслийг ойлгоном. 3 үүнийг л гээхгүй бол өнөд өөрийгөө зэмлэн. Гэзгэн дотор минь шувууж иргээд байна. Урд шин сар ямар тод байсан гэж би сүүдрийн олж харсан. Дэрвэх сормуус хайрна гисэн харц. Урд шин сар ямар тод байсан гэж үүнийг л гээхгүй бол өнөд өөрийгөө зэмлэн. Гэзгэн дотор минь шувууж иргээд байна. Уран зураач яруу найрагч Мөнхбаатар Төрөмөд авьяас тууштай хөдөлмөрөөр уран бүтээлийн жим хийдэг эрхэм юм. Тэрээр ихэвчлэн мэжик реалист чиглэлээр зурдаг бөгөөд энэ удаад Монгол эр хүний босоо хэмрийг бэлэгддэг адууны зургаар дагнасан үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байгаа өрнөн их ажилтай үед нь бид зочилсан юм а. Хүмүүс ярьдаг л да. Авьяас бэлэг гэдэг бол угаас төрдгөө за удам сайтын хүү сайн гэж ярьдаг. Тэгэхээр яг энэ авьяас бэлэгтэй холбогдлолтойгоор танаа гэр бүлд ийм авьяастай хүн байдаг уу? Ер нь ингээд дамжаад явдаг ч юм уу? За одоо авьяастай хүмүүс одоо манай ээжийн одоо ээж имээ маань бол сайхан хүртээн дуудулдаг. Ээж маань өөрөө хүртээн дуудулдаг. Сум орон нутагта одоо юу гэдэг урлаг соёлоор яваад соёл урлагийг сургууль гэж байгаа. Тэр үед одоо цаг үе сайхан ингээд ийм байсан бол одоо өдөрт бас сайхан дуучин хүн байхаар хэмжээний сайхан дуулдаг хүн байдаг. Тэр ээжигээ дагаад багасаа дуу хуураар одоо юу гэдэг ганц нэг сайхан найран дээр дуулцдаг болох ч юм уу тийм байж байна. Дээрэс нь бол яг энэ уран зургийн тал дээр бол донж эстетик альва юмны одоо юу гэдэг нарийн нюансуудыг олж хардаг тэр нэг мэрэгэн юм бол аавын талаас одоо өвөө энэ төр маань аймгийн алдарт уу яаж сумын алдарт уу яаж юм хүмүүс байдаг. Тэдний энэ бэлгийн мэлми морин үе гэдэг ч юм их нарийн бараг сэтгэл зүй тэгээд тэр мориныхоо донж нүд ам татчгүй яасан байна одоо яавал энэ уралдахаар байна те эдэн цагийн хоол их нарийн юм байдаг шүү дээ моринд чинь. Тэгээд тэр нарийн юмыг олж хардаг тэр үг нь л одоо би өөрөө хувиргаад гэдэг нь гарын дүү гарын сэтгэлийн ухааны ургуур нээлж ээж бас уран зураг чинь хийдэг. Тэгээд тэр юмнууд нэг тийм болж тэрнээс одоо огт ямар ч язгуургүй авьяас бэлэггүй хүний хүү бас хийхгүй байх. Тийм учраас би бол заавал одоо миний аав зураач байгаагүй би гинт зураач болчлоо гэж хайхдаггүй. Яагаад тэгэхээр тэр авьяас бэлэг гэдэг бол ямар нэгэн өөр хэлбэрээр тэнд оршиж ирсэн нь би ийш навцраад одоо уран зураг дээр шингээж байгаа юм хэлбэр. Тэрнээс нэг юу гэдэг аав маа зураач биш би одоо яагаад тийм болж байгаа гэдэг хайхдаггүй шүү дээ. Агуулга бол ижил илэрхийлэмж. Тий альва юм ерөөсөө нэг язгуур л гэж байна. Одоо нэгийг чаддаг хүн бол нэлээ идэм чадна л гэдэг би өрөөтэй шүү дээ. Ер нь бол яг зураач хүн учраас одоо каллиграф руу орсон ч байх шиг тийм ээ. Яруу найраг энэ болгон ч дээрөөсөө намдаггүй нэг сайхан мэрэгүү байдаг л дээ. Авьяас бол эмзэглэл юм гэж. Эмзэглэл гэхээр одоо ойлж унжаадах нэр биш. Маш их нарийн торгон, салхи, бороо эсвэл их гоё юм ингэж шүүрч авдаг тэр хурдан эмзэг тэр эмзэглэл мэдрэмжийг авьяас гинэ. Тэгэхээр тэрийг мэдэрч л байгаа бол одоо өөрөө хөгжүүлж болвол ямар нэгэн байдлаар одоо ямар ч урлаг болгож хувиргаж болох байх гэдэг итгэл байдаг. Тийм учраас одоо яг олон төрлийн юм хийдэг баг. Манайхан бол яг нэг нэг 9 шидэн бүрдсэн. Хэлдэг хар өөрч гэдэг юм их хар ярианд ороод ингээл явж идэг. За тэгэхээр бас ямар ч хүнд нэг үлгэр дуурайл авдаг, хүндэлдэг, үнэлдэг нэг хүн байдаг шүү дээ. Бас танаа ингээ урланд орж ирэж хахад чойномын зурагтай зүйл бас ажиглагдаж байна. Яруу найрагт гэдэг юм уу, уран зурагт хүндэлж үнэлж явдаг хүмүүс байдаг. За үлгэр дуурайл авах юм бол одоо баг жаахан хөвгтөж байж болно шүү дээ. Өөрөө л сэхэрч чадаад ер нь юм болгонд борхоны ном шиг дийлгээтэй байж идэг. Тийм учраас бол одоо юу гэдэг тэр хүмүүжих гэдэг тал дээр харах юм бол хүмүүжих юм бол их олон харуугаар дүр. Чивтэр ч гэсэн ярилцаж сууж байгаа дундаас нэг юм олох
гэх мэтлэнгээр. Яг зөвхөн хүндэлж хайрладаг хүмүүсийн хувьд бол одоо багш нараа шүтэн, багш нараа одоо харилж дээдэлж явна. Одоо зохиолын хувьд бол манай Дармын Батбаяр багш төрийн саяр шагналт. Миний одоо зохиолын багш тэр хүний одоо шав болохын тулд бид тэр одоо их Монгол сургуульд оюутан болж эсэж исэн. Тэнд нөгөө Дармын Батбаяр багш одоо дугуулна явуулдаг аа. Ингээл хүүхдүүд яриад очиж сурах юмсан энэ төр гээд. Тэгээ би нэг удаа очиж тэр дугууланд явдаг хүүхдээс тэр дугууланд ч орж болох уу гэсэн чи чамайг тоохгүй гэсэн. Тэгээд би одоо яхаараа тоодсон болоо гэх. Тэгээ орохын тулд Пүрхүүгийн Батхой гэж одоо зохиолч соёл урлагийн их сургуулийн багш хүн бий те. Тэр хүний тэ уулзч нэг үлийн үрийн байшин гэж номынхан зургийг зурх гэж уулзаад тэгсэн чинь энэ сургуульд манай Батбаяр багш багшилдаг штеп гэхээр нөгөө тэгвэл танаа сургуульд оръё. Тэгээ тэрүүгээр дамжиж иж би Урланд нь орж суралцсан. Тэгээ Батбаяр багшаа бол их дээдэлж хөндлөж явдаг. Дээр нь манай одоо уран зургийн багш бол Ширв догмтын их болдог Зүрхэн аймгийн харьяат. Одоо гайхамшигтай орчин үеийн контемпорари урлаг хийдэг. Одоо юу гэдгийг хуучин цагаар бол их цуутай. Одоохондоо нэг орчин үеийн урлагийг бас тэр болгон ойлгохгүй учраас хүрээндээ масад сайн мэддэггүй байгаа. Тэр хүмбэл нэг өдөр одоо артам даяараа мэдэх болно. Тэгээд Монголд одоо анх удаа Монголоос Венецийн Биенал хэмээх одоо дэлхийн 1 номерын одоо уран зургийн биеналд Монголоос 2 уран бүтээлж орсон. Тэрний нэгэнд ороод тэгээд одоо хамгийн ихний павильонд одоо уран бүтээлүүд нь тавигдсан юм. Гахалтай зураач хүн байгаа. Тэгэхээр бас аливаа сайхан цэцгийг услаад тордоод байж хад ингээд гой өндөөж босоод гой цэцгэлдэг. Харин эсэргээрээ тордохгүй ингээл арчлахгүй байх юм бол унаж хөвтөг юм байгалийн жамтай. Тэгэхээр авиас ч бас хүнд ингээд төрдөг. Гэхдээ тэрийг тордохгүй бол бас одоо юу гэдгийг зэврэнтэй. Гэтэ нөгөө талаас шүлэг бичгээд зураг зурхад ч гэсэн арга барил техник гэж байдаг. Тэгэхээр энэ тал дээр бас ярилцвал. Тэр арга барилыг бол одоо юу гэдгийг онл хүний одоо төрлөх байгалийн тэр авиасыг тордох хамгийн гол юм бол одоо сургалт одоо мэрэгэн багш нарын үг одоо олон зуун жил дамжиж ирсэн одоо тэр урлаг хийх арга техник энэ болгоныг эзэмшиж тэр эзэмшиж байгаа тэр хэлбэр нь өөрөө одоо нөгөө цэцгийг услна гэдэг тэр хэлбэр л дээ. Гэхдээ бас нэг өдөр шөнөгүй л одоо ичнэ услаад байх юм бол бас тэр чинь бас унцдаг. Тийм учраас бас нэг тухайн авиас бэлэгтэнд тааруулж тэрийг тордох хэрэгтэй юм шиг. Одоо юу гэдэг уруухан жаахан дундуур хүнийг итэрхий хэмээр очил ярьдаг хүмүүс болцсон байдаг ч зарим бүтээгч биш. Тэгэхээр зэрэг нэг жорын тааруулах хэрэгтэй юм шиг. Тэр авиас бэлгийг тордох цэцэг устгахтай зөвлөл тийм ээ. Залуучууд урлаг сонирхох нь тийм өөр цар хүрээний асуудал их өөр болсон юм санагддаг. Зүгээр үдингийн хошин урлаг сонирхоод тэр нь дээд хэмжээ юм биш. Нэрхийл хэмжээ. Тэгэхээр таны хувьд одоо ингээд бас хөх бичиг соёлын академи гэх төрийн бас байгууллагыг ингээд бас удирдаад явж байгаа хүний хувьд уран бичиг сонирхох, энэ урлагийг сонирхох хүмүүсийн насжилт ер нь насны хязгаар тоон ямар хүмүүс харагдаад байна. Одоо сүүлийн үед урлагийг тэгж харж яах гэдэг үл яг сая асуултанд дундчим зөвхөн массын л хэмжээнд байна. Тэрнээс яг одоо юу гэдгийг сонирхдаг, мэдэрдэг, ойлгодог хүмүүсийн хүрээнд л үнэхээр маш өөр төвшөнд очсон. Тэр тусмаа Монгол бичиг бол саяхан одоо 16 онд 15 онд нөгөө төрийн бичиг болохоор зарласан. Тэрнээс хойш маш эрчимтэй одоо 6 дугаар ангийн хүүхдүүдээс эхэлж монгол бичиг зааж байгаа. Тэгээ миний шав нарын хувьд бол одоо нас нь доотлон 10 настай дээшээ одоо 67 молоотой огшоо манай одоо офицер хүн бий. Гэх мэтлэн яг энэ урлаг соёл тандах хандлага бол орчин цагт маш их өөр болсон. Миний харж байгаа. Эсвэл би одоо өөрөө дандаа тийм хүмүүстэйгээ уулзч учраад яваад байгаа болохоор сэтгэл дүүрэн байгаад ич магадгүй. Яг нэг талаар болж энэ хэлдгэр одоо гараад дөрийн театр, драмын театр орохоос илүү хошин урлагийн тоглолт үзчихэд тэгээд зогсчдаг илүү цаашаа явахгүй хандлага байж болно. Тэгтээ хошин урлагт авах юм гээх юм би. Гэхдээ тэрнээс одоо цаашаа даваад илүү одоо оюунлаг илүү болно.
юу гэдгийг ашуурлаг бол гүүр болж иж магадгүй тийм ээ. Урлаг сонирхолтой болох цаашаа одоо дахиад өөр юм үзэж харах, ойлгох, мэдрэх шат болж иж магадгүй. Тийм учраас энэ мастан зориулаад энэ өргөн хүрээгээр хүмүүст хүрээд байгаа баг. Альва уран бүтээлд нэр өгнө гэдэг өөрөө тухайн уран бүтээлээ цөөгөр илэрхийлнэ ч гэдэг юм уу, янз янзын утга агуулгыг агуулж идэг. Тэгэхээр таны хувьд уран зураг энэ уран бүтээлүүдэд нэр өгөхдөө ирхэн анхаардаг бай. Одоо гол юм чинь нэр шүү дээ. Тэр зэм уран зураг бол морьгод нэрлэлчил морин харагдана. Эсвэл тэрний цаана морьор дамжуулаад юу зурах гэсэн. Эсвэл нэг хөрөг гэд нэрлэлч өргөөр дамжуулаад юу хэлэх гэсэн. Тэрийг ямар нэгэн байдлаар оноож иж уран бүтээлийн сэтэл чи өөрөө баг нэрийн дагаж байгаа. Нэг тим сэтвтэй зэрэг зургийг гэдэг. Тэгээ тэр хүрээндээ багтаагаад харин зүйлдэн тэр онох барихаа бол шийдэн шүү дээ. За бас энд байрлаж байгаа зургийн тухайд ямар нэртэй уран бүтээл байгаа вэ? Утга агуулгын талаар бас ярилцвал. Энэ зургийн хувьд Парисын дарихийн сүм зохиолоор хийсэн байгаа. Тэгээд энэ юу гэдэг Парисын дарихийн сүмийг зурхаар хөвчлэн дандаа нөгөө бодит иралс чиглэлээр нэг эмэгтэй цэгийн эмэгтэй нэг бүхтэр одоо кавазимото тэгээ нэг тийм хар хувцастай лам. Энд л би яг бас саяхан тэр Францын уралдаанд зориуд арай бас өрөө өнцгөөс хийх гэж оролцсон. Цэвэрүүд энэ нэгээс одоо Монгол бэлгэдэл Монгол ёс заншил Монгол агуулгаар Парисын дарихийн сүмийг илэрхийлэх юм гэж оролцсон гэсэн үг. Та саяранда онцлолоо л та Францын уралдаанд явуулах гэдэг. Ер нь гадаад дотоодын ямар уралдаанууд оролцож ирсэн бэ? Гоо яг нэг гадаад дотоодын ганц нэг үзэсгэлэн урагшаа хэтэд Орос энтер рүү ганц нэг бүтээл энтер явуулжсэн. Өөр Монголд бол одоо зөө үзэмчин тэр нэг хошоо энтерээр нь явж каллиграфаа сурчлах маягаар ганц нэг үзэсгэлэнд оролцох ч юм уу. Тийм л энэ дэмжсэн. Их айхтар одоо гадаад дотоод руу явж амжуугаар нь дотоодын уралдаанд тэмцээн хэлдэг юмд бол бас нэлээд оролцсон. Тэр гомбай гран при дээр авчлаа. Уран зураг гэдэг уран бүтээлч хүнээс сэтгэхүйн хувьд байнгын өөрчлөлт, шинэчлэлт, торгон мэдрэмжийг шаарддаг урлаг. Бодож сэтгэхгүйгээр, уншиж тунгаахгүйгээр цаасан дээр буудаг бүтээл гэж ховор. Төсөөллөө чимж баяжуулж, зүтгэлээрээ дөрөө хийж урлагт зүтгэн урлагаар амьдрна гэдэг эгэлхүнд тэр бүр заягдахгүй эрхэм хов тайлан билээ. Уран бүтээлч, уран зураач хүний өөр хөг хэмнэл, сонирхол дүүрэн жимээр хамтдаа аялсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Эрхэм уран бүтээлч таныг урлагийн дэд янжинлхан бурхан өнөд ивэх болтугай.